Сайн байцгаана уу? Шинэ өсөлт подкастын 2 дахь дугаараар уулзж байна. За энэ удаагийн ярилцах сэдэв болон өрсөн зочноо танилцуулахаас өмнө би та бүхэнд нэгэн чухал өгүүлбэрийг иш татан хүргэхийг хүсэж байна. За энэ өгүүлбэрийг сонссон хэн бүхэн зөвхөн сонсоод өнгөрөх биш, байнга бодон санаж үйлдэл болгож явах юм бол ялангуяа таны эрүүл сарвал амьдрахад ихээхэн тус нэмэртэй байх болов уу гэж бодож байна. За ингээд энэ нь ямар үг вэ гэхээр халдварт өвчин зонхилж байсан тэр цагт өвчин хэлж биш хийсч ирдэг гэлцдэг билээ. Харин халдварын бус өвчин зонхилж буй одоо цагт өвчин хийсч биш хэлэн ирж байна гэсэн байна. Тэгэхээр энэ үгийн зохиогч бол Шинжлэх ухааны технологийн их сургуулийн үйлдвэрлэл технологийн сургуулийн багш, доктор, профессор, хоол зүйч Пүрэвжид багш юм аа. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдвийг та бүхэн ер нь гадарласан байх. За ялангуяа сүүлийн жилүүдэд манад бол халдварын бус өвчин маш их ихсэж байгаа. Тэгэхээр энэ халдварын бус өвчлөл нэмэгдэхийн гол шалтгаан нь бол хувь хүнээс өөрийнх нь эрүүл мэндэд хэр анхаарч байгаагаас хэр өөрийнхөө хоол унданд хэр анхаарч байгаа хоол шим тэжээлийн боловсролыг хэр олж авч байгаа вэ гэдгээс ихээхэн хамаарч байгаа гэдгийг мэрэгжлийн хүмүүс ярьсаар байгаа юм аа. За ингээд Пүрэвжид багшийн хувьд 1990-ад оны дундаас энэ хоол зүйн шинжлэх ухааны боловсролыг олгох чиглэлд бол тасралтгүй ажиллаж өнөөдөр хүртэл олон 100 мянган шавнарыг бэлтгэж гаргахаас гадна олон нийтийн энэ хоол шим тэжээлийн боловсрол олгох чиглэлд бас нэлээд их идэвх зүтгэлтэй тасралтгүй ажилладаг. За мөн ковид гарснаас хойш буюу сүүлийн 1 жил орчмын хугацаанд Пүрэвжид багш хоол зүйч пэйж хуудсыг ажиллуулж эхэлсэн. За энэ пэйж хуудсаараа бол олон нийтийн хоол шим тэжээлийн боловсрол олгох маш үн цэнтэй зөвлөгөө мэдээллийг өгдөг. За пэйж хуудас нь ч маш олон мянган дагагчтай болсон байсан. За бид иргэдийн хоол шим тэжээлийн боловсрол, эрүүл зөв хооллолт гээд өргөн хүрээтэй асуудлаар ярилцах юм бол бид хоёрт нэлээд урт хугацаа шаардлагатай учраас манайх подкастаараа Пүрэвжид багштай энэ хичээлийн шинэ жилээс сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа болон мөн өдийн цаг хөтөлбөр, өдийн хоол болсонтой холбоотойгоор энэ чухал хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарах, мөн өдийн хоол хөтөлбөрийн ач холбогдол, чанар стандарт, за шаардлагатай хүний нөөц, зохион байгуулалт ямар байх талаар ярилцах юм аа. За сургуулийн хүүхэд өдийн хоолтой болж байгаа. Дээр нь сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуультай болсон зэрэг бол маш сайн мэдээнүүд байгаа. Тэгэхээр ялангуяа энэ сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн хуулийг хэрэгжүүлэх хуультай болоход бол таны үүрэг оролцсон маш их байсан. Олон жил та төвшөнд нь энэ тухай ойлголт мэдээллийг уйгуу өгч ярьж ирсний хүчинд 2019 онд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хуулийг батлуулж чадсан байгаа. Тэгэхээр энэ жил хэрэгжих гэж байна. Тэгээ энэ хэрэгжилттэй холбоотойгоор хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор яг одоогийн байдлаар ер нь ямар хөө ажлууд хийгдэж байна? Яг юун дээр анхаарах ёстой вэ? За тэгээ хууль маань бол 2019 онд батлагдсан тий. Бид нар бол хуультай болох юмсан гэдгийг бол мэдээж эрт хөөцөлдсөн. Тэгээ яг 16 оны тий парламентын гишүүдтэй хамтарч ажилласан тэр гишүүдээс маань бүр сэтгэл зүрхээрээ энэ хүүхдийн хоолтой болгохын төлөө ажилласан гишүүд бол байгаа. Тэгээд тэр гишүүдийнхээ буйнаар Монгол улс бол дэлхий дээр сургуулийн хүүхдийн хоолны тухай хуультай нэг орн болсон. Тэгээд дэлхий дээр бол 100 хамгийн сүүлд дэлхийн үндэсний хөтөлбөрийн тайлан гарахад бол 192 орн хүүхдтэй хоол өгч байна гэж. За 192 орноос нэг миний багцаалж байгаа бол нэг 50 арай хүрэхгүй хувь ч юм уу хуулиар зохицуулсан байдаг. За дараагийнх нь орнууд үндэсний стандартаар зохицуулсан байдаг. Гэх мэтлэн ямар нэгэн эрх зүйн зохицуултын бичиг баримт байж иж тийм юм бол хэрэгждэг юм байна. Түүнээс нэг сайтын тушаалаар ч юм уу нэг тийм тэгж бол юусэн явдаг ажил биш юм байна гэдгийг энэ олон жилд бол ойлгосон. За ингээ хууль маань батлагдсан. Хууль батлагдсны дараа
хэрэгжиж эхлэх хүртэл одоо энэ ковид бол бас нэлээд нөлөөлөөд одоо 2 жилийн шатнд ингээд пауз авч байгаа. Тэгээ энэ жилээс одоо багийнхын дараа жилээс дундангийнхан тэрний дараа жилээс ахлагангийнхан гэдэг бүх хүүхдүүд маань хоол яа тэгээд яалтчгүй энэ 9 сарын 1 бол нөгөө хоолны одоо төсвийг нэмчихсэн. За хуулийн аль биесээр одоо чи Монгол улс чинь үдийн цай гэдэг юм алга болоод үдийн хоолыг хүүхдэд өгөхтэй ийм л улс орн болж шít. Тэгэхээр мэдээж онцлог. Гэхдээ миний хувьд бас нэг санаа зовж байгаа зүйл нь юу гэхээр хоол үйлдвэрлэнэ гэдэг бол цаанаа галтаа тоогооч тэгээд тэр чин цаанаа халдвар хамгаалал эрүүл ахуй хүнсний хангамж гээд маш том тогтолцооны ажил байдаг. Тэгэхээр энэ бүх зүйлүүднээс нөгөө нэг бүрэн одоо чи хийгдэж амжаагүй шүү дээ. Тэгэхээр эхнээсээ хууль маань одоо гажуудалтай хэрэгжих үе. Энчгэрээ ингээд нөгөө үдийн цай чинь бол ерөөдөө сүүл рүү нөгөө буруу замаар будаа тэгээд явчихсан үйл ажиллагаа шүү. Тэгээд нөгөө үдийн цайны тэр буруу үйл ажиллагаа чинь үдийн цай ас яшиг болдог болчлоо. Яг эдгээр одоо тэр улсын хэрэгжүүлж байгаа ажлыг эдийн хамжаа дэмжээ болоод хувийн секторийнхаа орж ирээд ингээд хоолунд хийж одоо юм үдийн цаймаа хангаад ингээд мэдээж тэр хүмүүст бол буруу бол байхгүй. А гисэн хэдий боловч дунд нь зөндөө олон одоо хүмүүсийг дамжсан янз янзын юмнууд явлаа шүү дээ. Нөгөө сургуулийн тендерийг авахын тулд мөнгө төгрөг өгч авдаг маадаг гэл ингээд маш буруу юмнууд болоод нөгөө үдийн цай хоол улсын шал өөр хоёр зохицуулт явах гэж байгаа чинь эцэг эхчүүдийн нэг маш одоо бараанаар харж байгаа, шүүмжилж байгаа, муулж байгаа, хараад зүгж байгаа одоо тийм комментууд бол сая одоо нөгөө ингээд төсөв мөнгө нэмэгдлээ гэж боловсролын яамны мэдээнүүч ингээд бүх сайт майтуудад ингээд гараад ирж байгаа чинь эцэг эхчүүдийн нэг маш одоо бараанаар харж байгаа, шүүмжилж байгаа, муулж байгаа, хараад зүгж байгаа одоо тийм комментууд бол сая одоо нөгөө ингээд төсөв мөнгө нэмэгдлээ гэж боловсролын яамны мэдээнүүч ингээд бүх сайт майтуудад ингээд гараад ирж байгаа чинь нар л идэж уух гэж байгаа хүүхдийн эмээ тэглээ инглээ хүүхд ерөн заавал хоолнд идэх хэрэгтэй ч юм хэрэггүй ч юм гэдэг ингээд аюу олон баг тэр баг 200-аад комментиг уншаад тэрэн дотор яг нэг бүр үнэхээр баярлаа энэ чи аюу чухал юм одоо төр бол батлаад ингэчлээ шүү дээ гэтэл энийг тэр чухал гэдгийг ойлгож байгаа маас бол тэгтээ яг би бол ингэж эргээр бодохдоо дугуй байгаа хүмүүс бол ойлгоод байгаа баярлалаа даа хүлэмжшүүлж байгаа хүмүүс тэр нэг хитгэн бичиж байгаа хүмүүс бол тэгтэл харамсалтай санагдаж байгаа. Тэгээд тэр бичиж байгаа юм чинь нөгөө буцаад нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөд идэг хүмүүс уншичаад эн чинь тэгдэм гэдэг гээд ингэ яваад идэг учраас энэ өөрөө тэгэхээр одоо энэ 9 сарын 1 бол баярлахын цэцүүгээр бас одоо нийгмийн сэтгэл зүй яаж өөрчлөх вэ? Яаж сургуулийн хоол үйлдвэрлэлийн хөшөөний хуулийг зөв явуулах вэ? Бүхлбүтэн энэ системлэг тогтолцооны ажлыг яаж одоо зөв хэрэгжүүлэх ёстой юм болоо гэсэн юм нэг судлаач хүний тийм бас нэг тийм жоохон төгшөртэй байдал бол байна. Тэгээд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил болоод гараа хэр байна. Үүнтэй холбоотой сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд ямар шинжилэл хийгдэх вэ? Хуулийн хэрэгжилт маань бол цаг үеэрээ л явж л байна. Одоо ингээд хуулийн хэрэгжилтийн дагуу чинь Монгол улс хизээч одоо боловсролын яам дээр хүүхдийн хоолны асуудлыг одоо тийм системтэйгээр ярьдаг тийм хилтэс центр байгаагүй шүү дээ. Гэтэл анх удаага одоо мэргэжлийн хилтэс байгуулагдсан тийм. Хилтэст нь одоо мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гих мэтчлэнгээ сая тэгээд тэр засгийн газрын тогтоолгочдод аймаг нийслэлийн боловсролын газруудад яг энэ цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолыг хариуцсан тийм мэргэжилтэн ажиллах гэдэг шүү. Тэгэхээр тэр мэргэжилтний ажил бол асар их ажиллахгүй хүнсний хангамж, цэцэрлэгийн хоол, сургуулийн хоол, тэрний хүнсний хангамж, галтгооны одоо үйл ажиллагаа, догоош нарын үйл ажиллагаа, хоол зүйчдийн үйл ажиллагаа гэдэг ингээд маш олон ажлыг хариуцсан тийм одоо нөгөө нэг ихлшин хийж байгаа ажил учраас маш их ажлыг хийх хэрэгтэй. Ийм л одоо мэргэжлийн хүний тэгээд тэндээ одоо яг хоолцооч мэргэжлийн хүн ажиллана энэ гэдэг зүйлийг засгийн газрын тогтоол дээр энийг дурдаад ингээ яг баталгаажуулаад гаргаж байгаа гэдэг бол үнэхээр миний хувьд бол баярлалаа шүү дээ. Энэ зүйл бол байна. Та түрүүн сургуулийн хүүхдэд өдий хоол өгөх гэж байгаатай холбоотой одоо сошиалд нийгмийн хандлага бол нэлийн хар бараан байна гэд ярьсан. Тэгвэл тэр байдлыг ажиглахад одоо юмны үн ингэж их өссөн үед 1500 төгрөгөөр шимт ижилтэй хоол өгч чадах уу гэдэг дээр ямар тайлбар өгөх вэ? Улсын тооцоогоор гарсан. 900 төгрөгийн талын хоол өгч болж ирсэн. 1500 төгрөг гэдэг бол мэдээж улс орны мөнгө төр одоо энэ чинь ингээл 100 төгрөгөөр нэмчихэл хэдэн тэрбум төгрөг улсын төсөв дээр нэг өөрчлөлт болж орж байгаа шүү дээ. Тэр утгаараа бид нар чинь хамгийн боломжийн байх хамгийн минимум хэрнээ хамгийн одоо шимт хичээлтэй байх тэр л хувилбарыг одоо
мэрэгжлийн хүмүүс чинь бодож байгаад ингээд 1500 төгрөг гэдэг зүйл оруулж ирсэн. Энэ бол түрүү одоо 2 жилийн өмнөөс оруулж ирсэн төсөв. За яг хуу ковидын үетэй холбоотойгоор юмны үнэ асар их өсөөл наанаа санаа болж байгаа нь бол үнэ. Гэхдээ сургууль цэцэрлэгийн хоол, тэр тусмаа энэ сургуулийн хүүхдийн хоол гэдэг бол масс худалдаа авалт бол явж байна. Тэгэхээр энэ бол бөөний үнээр нэгдүгээр бодох тус. Хоёрдугаарт манайхан дээр 1500 төгрөг гэдгийг зүгээр одоо гудамжинд нэг бүргийн уушир 1500 төгрөг байна гэдэг юмтай нөгөө зэрэгцүүлж ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө манай нийгмийн сэтгэл зүйч хоол үйлдвэрлэл үйлчлэгийг бол хоёр янз. Ашигын төлөө, ашигын бус гэдэг хоёр үйлдвэрлэл. Тэр гудамжинд байгаа тэр бүргийн ууширч нь бол ашиг шингэсэн хушир шүү дээ. Тэр чинь нөгөө арилжааны зориултаа, мөнгө олох зориултаа хийж байгаа тийм үйлдвэрлэл. Гэтэл энэ сургууль цэцэрлэгийн хоол, за сургууль цэцэрлэгээс гадна зэргийн ангийн хоол, харих ангийн хоол гэх мэт энэ байгууллагын дэргэдэх галзуухнууд энэ чинь бол ерөөсөө тэнд ямар ч ашиг шингэхгүй зөвхөн түүгээд бид нэрээ гэрте хоол хийж байгаа шиг. Зөвхөн одоо ашиг шингэхгүй үндсэн түүхийдийн зардлаар нь босдог хоолхгүй. Тэнд ажиллаж байгаа одоо галтгооны угаалга цэвэрлэгээ тэгэл тоног төхөөрөмж хөрөмж шуулсдаач байна. Тэнд ажиллаж байгаа тоогооч нарын усаас салхинжуулж чинь. Тэг ийм байх учраас тэнд өөр ямар нэг ашиг шингэхгүй байхгүй. Тийм учраас 1500 төгрөг бол ер нь бол боломжтой. Тэгтээ бүр их ханцсан төсөв юм уу гэвэл мэдээж биш. Тэгтээ эхний удаадаа бол боломжтой. Тэр нэг будаа таарга нэг борцоо ингээ аяганд хийсэн зураг яваад исэн л та тэр яа. Тэр чинь бол 900 төгрөгийн хоол шүү дээ. Тэр борцоо будаатай урагч 900 төгрөгийн хоол. Одоо 1500 төгрөгийн хоол шүлний хажууд 2 дугаар хоол тавьсан тийм хоол байх хэвээр. Зөв ер нь бол 1500 төгрөгөөр дээр юу дутчих тийм үү гэхээр зөв хэрвээ бид нэр хүүхдүүдэд бүгдээр нь сүү гэх юм бол одоо 150-180 мл сүү өгнө гэх юм бол 1500 төгрөг бол хүрэхгүй. Тэгэхээр цаашдаа бид нэр сүүний мөнгөийг тэг ер нь хоол гэдэг өөрөө бас хийж шийдтээ шүү. Ямар ч төсвөр ямар нэг юм хийчих болно. Хамгийн гол нь тэр чинь бөөний үнийн тогтолцоо гэж байна. Цаана үнсний хамжийн тогтолцоон дээр асар их боломжууд бас оршин тогтнож идэг. Тэгэхээр энэ зүйлүүд байгаа учраас хамгийн гол нь дундуур нь тэр янз янзын юм л орохгүй байгаа нь л өөрөө чухал. Тэгэхээр тэр дундуур нь янз янзын юм орохгүйгээр үнэхээр одоо тэр одоо яг үйлдвэрлэгчээсээ одоо тэр юмнуудаа аваад бүний үнээр хийгээд ингээд ашиг шингээгүй хоол үйлдвэрлэл хийхэд бол эхний ээлжинд бол 1500 төгрөг бол боломжтой. Тэгээд тэр сайтуудын мэдэн дээр бол ингээд нэг комплекс хоолны тавгтай хоол харагдаад байсан шүү дээ. Ч одоо 1500 төгрөг л хийж болох хоолнууд байгаа. Тэгээд бид нар бол тэрийг яасан ном гаргасан байна. Тэр 1500 төгрөг хийж болно гэж тооцоож. Тэгэхээр бид нар үеийн үед л юмыг зохицуулж 400 төгрөг ч хоол хийж болж исэн. 600 төгрөг ч хоол хийж болж исэн. 900 төгрөг ч хоол хийж болж исэн. Одоо 1500 төгрөг ч хоол хийж болно. Шимт хичээл нь бол мэдээж одоо бид нар бол яг энийг л хийхин тулд хийж байгаа учраас бид нар тэнцвэртэй шимт хичээлэг хоол байлгахын төлөө л мэдээж ажиллах хэрэгтэй. Гэхдээ энд хүний нөөцийн асуудал маш чухал. Тэр сургууль дээр гал тоогоо удирдах байгаа. Тэр хоолыг хийж байгаа тоогоочийн мэдлэг хандлагын асуудал байна. Тэрийг удирдах байгаа хоол зүйчийн асуудал байна. За хийсэн хоолыг идэх нөгөө хүүхдийн одоо хоол зүй мэдлэгийн асуудал байна. Бид жишээ нь би нэг цэцэрлэг дээр очиод байж байгаа дөрөөсөө тэр хүүхд нөгөө хүч будаагаар хоол хийж одоо хүч будаа чи 10 шүү дээ. Тэргээр хоол хийгээд төхөр хүүхд чи идэж чадахгүй хахаад тэгэхээр тэр хүүхд нөгөө хизээч одоо 10 будаа гэртээ удаж идэж үзээгүй л байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэрийгэ ажиллаж идэх мэт. Тийм. Тэгэхээр хүүхдийн хоол мэдчлийн боловсролын асуудал бас өөрөө их чухал байдаг. Тэгэхээр та нөгөө ер нь хүний нөөцийн асуудал бас нэлээд чухал байна гэдэг чинь. Тэгэхээр яг одоо танай сургууль бас яг хоол үйлдвэрлэлийн чиглэлээр одоо яг боловсон хүчтэй бэлтгэхийн хувьд хоол зүйчдэр гаргахын хувьд тэрний өнөөдөр хүний нөөцийн асуудал яг энэ ямархуу хэмжээнд хүрэлцээ хангамжнэр нь ямар туршилттай бол биш. Одоо ингээд минимумда 600 гаруй сургууль. Яг нь сургууль болгонд хоол зүйч ажиллахнаас хүүхдийн тоноос хамаарна гэж их зөв хүүхдтэй газар бол мэдээж одоо сургууль дундын хоол зүйч ч юм ажиллах юм нөхцөл байдал үүсэх баг. Тэгээд 600 гаруй хоол зүйч гэсэн одоо юм судалгаа гарчаад үлээж байгаа. Тэгэхээр 600 гаруй хоол зүйч одоо яг парк гэдэг 9 сарын 1-нд ажилд орно бол тийм болон хоол зүйч таахгүй. Одоо шинжлэх технологийн сургууль 2000 оноос хойш хоол зүйч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн гэд өнөөдрийг болтлын цаг хугацааг аваад үзэхэд бид нэг 200 хоол зүйч бэлтгэж гаргасан. Тэгээ 200 хоол зүйч маань ихэвчлэн эмнэлгийн салбарт ажиллаж байгаа. Одоо clinical dietitian буюу эмчилгээний хоол зүйчээр ажиллаж байгаа. Их цөөхөн байт юм гардаг. Монгол улсад болохоор зэрэг Монгол улсад болохоор ер нь бол хоол зүйч нар сургуулийн хэмжээнд бол одоо миний мэдээр 4 сургуульд л хоол зүйчтэй ингээ ажиллаж байна. Тэгээ уул нь бол одоо манад
сургуульд хоол зүйчээр ажиллах хүмүүс баймаар. Гэтэл хүүхдүүд бас хоол зүйч гэдэг чинь нэгдүгürt их мэдлэг, ур чадвар шаарддаг, нэгдүгürt мэрэгжил. Хоёрдугаар тэгээд хүүхдүүд маань бас гарахаараа энэ сургуулийн хүүхдийн хоол зүй дээр ажиллахгүй энэ гэсэн бас нэг тийм юм бас байгаад байна тийм. Бүхэл бүтэн салбарын хийгээд монголчуудад хоол хүнсний зөв зохистой байдлыг бэлэглэх маш чухал алхам хийгдэж галт тэрэг өнөөдөр хөдөлж байна гэж ойлгож болох нь. Тэгэхээр энэ ажлыг гардан хийж одоо жолоо барих хоол зүйч мэрэгчлэнүүд одоо хомсдолтой байгаа юм байна. Тэгэхээр энэ асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ? Тэгээд энэ асуудлыг шийдэхэд бол бидний юу хийсэн бэ гэхээр Монгол улс чинь маш их одоо нэг дэд тусралтай мэрэгчлүүд бэлдсэн. Илүүд л одоо ингээд дэлгүүрийн лагуун дээр сууж байгаа хүн, шал цэвэрлж байгаа хүн ингээд янз янзын хүмүүс одоо тим сургууль төгссөн дэд тусралтай тэгсэн ирнэ ажилгүй эсвэл нэг үл ажилгүй нэг үл өөр ажил хийгээд тэгсэн ирнэ одоо хоол зүйч болчихмсаа одоо яг манай хоол зүйч хүүхдийн сургуульд ажиллахыг хүсэхгүй байхад магадгүй өөр хүн те сумандаа шинэ ажилгүй байгаа хүн бол үгүй би энэ хоол зүйч болчиход хоол зүйч болчихмсаа гэж бодож байгаа энэ хүмүүсээс байгаа шүү дээ зөндөө шүү энэ олон хүн дотор чинь. Тийм хүмүүст боломж олгоод үндсэндээ өмнө нь ямар нэгэн дэд улсрал эзэмсэн хэрнээ одоо хоол зүйчээр ажиллах сонирхолтой нэгдүгээр. Эсвэл бол өөрөө ажилгүй байгаа ажил эрхлэх сонирхолтой. Гэх мэт ийм тийм хүмүүст боломж олгоод бид нэр хөрөг сургалт нээж байгаа. Тэгээд тэр хөрөг сургалт маань болохоор өмнө бакалавр зэрэгтэй хүмүүсийг тодорхой 3 өөр ангиллаар авч үзэж байгаа юм л да. Шинэ хоол үйлдвэрлэлийн технологич мэргэжлэр төгссөн хүмүүс бол ерөөсөө 1 жил сураад хоол зүйч болно. Хүнсний биотехнологи, хүнсний микробиологи, хүнсний технологи гэх мэт мэргэжлэр төгссөн хүмүүс шүү дээ хүнстэй холбоотой. Энэ мэргэжлэр төгссөн хүмүүс бол 1.5 жил буюу 3 улирал сураад хоол зүйч болох. За бусад мэргэжлийн хүмүүс бол 2 жил сураад хоол зүйч болох. Үндсэндээ манай хоол зүйн одоо юу яхад 120 кредит үзээд одоо манай 4 жилийн өдрийн ангийнхан төгсдөг бол энэ хүмүүс 43-аас 73 кредит үзнэ гэдэг чинь баг манай үндсэн хөтөлбөрийг баг нэлээд сайн судалж байна гэсэн үг байхгүй. Тэгээ энийгээ илүү хэлбэршүүлсэн байдлаар 8-7 хоногс сурна. Одоо нөгөө хуучнаар бол ичний хэлбэр гэж ярьдаг шүү дээ. Яг тиймэрхүү хэлбэр рүү оруулаад тэр чинь дандаа одоо нас үеийн төрсэн амьдралтай, өвөр хүүхдтэй янз бүрийн хүмүүс шүү дээ. Тэгээ бид нар гол төлөв энийг хөдөө орон нутгаас аваад сурах их сонирхолтой байгаа. Яг тэгвэл одоо тэр суманд яг тэр аймагтаа амьдарч байгаа амьдрал нь тэндээ төхөн ч гэсэн тэгсэн ирнэ нэг сургуульд ажиллаж юмсан гэж бодож байгаа. Эсвэл хоол зүйч болох юмсан гэж бодож байгаа. Эсвэл ямар нэгэн ажил эрхлэлсэн гэж бодож байгаа. Хөдөө орон нутагт одоо сумд ч одоо хэдхэн л ажил болгодог газар байна шүү дээ. Ресторан таман газарт ажиллана, сургуульд ажиллана, цэцэрлэгт ажиллана. Тэ нэг холбоонд нэг ганц хүн сууж ин гих бүтэр нэг хэдхэн хүн ч одоо энэ нэг байнгын тогтмол ажилтаа байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо сургуульд хоол зүйчээр ажиллана гэдэг бол суманд байгаа ажилгүй хүнд бол маш том боломж байхгүй юу. Тэгэхээр бид нэр аль болох энэ хүнийг яг сумдаад амьдарч байгаа хүний, яг тэр аймагтаа амьдарч байгаа хүнийг сургая гэж бодож байгаа. Тэгэхгүй бол зөвхөн хотод нэг хүмүүс сурлаа гэхэд одоо за чи Архангай аймгийн Ус аймгийн тэр суманд очиод ажил гэхэд хотоос л хүмүүс явахгүй шүү дээ. Тийм явахгүй учраас бид нэр яг тэр аймагтаа ажиллаж амьдрал нь төхөмжсөн. Тэгээ бас сэтгэлтэй хүүхдийн төлөө гэдэг тийм сэтгэлтэй тийм хүмүүсийг бид нэр эндээ илсүүлэн сургаад тийм богино хугацаагаар хичээлийн хөтөлбөрийг бол яг үздэгээрээ үзнэ. Өглөөнөөс ахуулаад орой батал бүр зайчиггүй сурна. Тэгээ ингэж сурж аваад тоолзож болгоё гэсэн. Яг одооноос бэлтгэх юм уу? Манай 2 жил эсэлт авцсан. Өмнө бид нэр 10 хүн төгсөчлөө. Одоо 20 хүн сурч байна. Энэ жилээс бүр одоо яг өмнө нь сургуульд яг хоол зүйч ажиллана гэдэг нь манай хуулийн дээр л байсан болохоос биш засгийн газрын юмор ингээд баталгааж байгүйсэн. Одоо гэтэл засгийн газрын тогтоол юм чинь баталгааж гараад ирчлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг тэгээд одоо аймаг нийслэлийн боловсролын газруудад хоол зүйч ажиллана. Энэ утгаараа тэр одоо төрийн байгууллагт болон сургуульд ажиллах. Тэгээ хувийн сургуулиуд гэж байна. Чтэй зөндөө олон. Тэгээ хоол зүйч мэргэжил бол одоо зөвхөн ажил эрхлээ, сургууль одоо эмнэлэг янз бүрийн газарт ажиллахаас гадна энэ мэргэжил чи өөрөө зүгээр ажилдгүй маа гэхэд хувь хүнд өөрт нь асрах хэрэгтэй мэргэжил байхгүй. Өөрт нь амьдралд нь үр хөвгтөд нь хэрэгтэй мэргэжил аль болох сурж байгаа хүмүүстэй чирэгдүүлэхгүй байлгахын тулд дүүцүүлэлт мөцүүлэлт янз бүрийн төлбөр мөлбийг авахгүй байгаа зохицуулчлаа ингээд дүүцүүлэлтийн төлбөр гэж нэг юм явдаг байсан юм өмнөх сургуультай тэгээд тэр мэрийг авахгүй байгаар ингээд зохицуулаад нэрээ сургуулийн төлбөр нь ер нь ямар үнэтэй хаа сургуулийн төлбөр шүтээсийн л одоо өдрийн ангийн сурдаг оюутнуудтай л адилхан төлбөр төлнө. Түүнээс биш тийм хөрөг сургуулийн ангийн хүмүүс гээд бид нэр тэр хүмүүсээс нэг төрөгч илүү авах тийм
юу бол байхгүй. Яг л бидний хуулиар хэрэгжүүлэхэд бол маш олон хоол зүйчдийн гараас сургууль болгоныг хоол зүйчтэй болгож тэгээд энэ ажлын дараагаар бид нарт бас нэг том ажил үлдэж байгаа. Ер нь аливаа ажлыг бол хүн л хийдэг шүү дээ. Хүн толгоогоор хийн түүнээс нэг сайхан машин авчираад одоо нэг сайхан одоо нэгдүгээр хоолны тогоо авчираад тавьчлаа гэдгийг хоол өөрөө боловсрохгүйгээс хойш робот хийгээд өчөхгүйгээс хойш тэр бүх зүйлүүдийг хийх юм нь хүн учраас нэгдүгээр тэр галтгой хоол үйлдвэрлэлийг удирдах ажиллах тэр хоол зүйч гэдэг хүн бол маш тэр хоол зүйч гэдэг хүн ганцхан хүүхдүүдэд тэр галтгойг удирдах байгаас гадна хүүхдүүдэд эцэг эхчүүдэд эмнэлгийн тэр сургуулийн багш ажиллагчдын хоол шимтгийллийн мэдлэгийг дээшлүүлж аль болох эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийх ажлыг хийх ёстой. Сургууль цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлд мэргэжлийн тоогооч хоол зүйч ажилласнаар бодит үр дүн гаргасан сайн туршлага байдгүй. Улаанбаатар хотын нэг цэцэрлэг байна. Тэгээд нөгөө багш нартаа тэр нөгөө одоо мэргэжлийн галтгооны хүн маань нөлөөлөөд тэгээд зүү хоолт гэж байгаа байхгүй юу? Хүүхдүүдээ хоолтой ингэж өгөөд ингэсэн чинь тэр одоо цэцэрлэгийн багш нар бол надаа 1-2 хүн сэтгэлээ хэлжээс очисон чинь багшаа би одоо даралт хөдөлдөг гэсэн чинь даралт хөдлөхөө болчлоо. Би ингээд ийм тарган байсан чинь ингээд чинь хайж чинь маш эрүүлэр чинь хайж байгаа байхгүй юу? Хоол зохицуул дээр. Тэгэхээр зэрэг одоо энэ галтгооны одоо сайн үйл ажиллагаа гэдэг бол ганцхан хүүхдүүдэд биш тэнд ажиллаж байгаа бүх хүмүүст нөлөөлөх боломжтой байхгүй. Тэр ийм байдлаар нөлөөлөөд эцсийн нүндээ бид нараас монголчуудын одоо энэ өвчин зовлон жоохон ч гэсэн одоо багваар ч гэсэн бууруулах гэдэг ийм л юм. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд мэдээж хоолны төсөн мөнгө чухал ч гэсэн хамгийн чухал зүйл энэ бүхнийг хийх, уурал тарихаараа бодон барин хийх хүний нөөцийн асуудал чухал. За тэгээ хоол зүйчдээс гадна тоогооч нарын мэдлэг урьдчилан би яг наасаж асахгүй. Одоо хоол зүйчдийг бол ингээд танаас сургууль ямар ч гэсэн ингээд бэлтгэх юм тий бэлтэж байгаа ч юм байна. За тэгээд зөвхөн тоогооч одоо сургуулийн галтгооны тоогооч гэхэд зөвхөн нэг тоогооч мэргэжлийн тийм тоогооч хийсэн туршлагатай хүн байлаа гэдээ бас одоо шаардлага хангахгүй байх. Шинээр одоо тий стандарт юм сурах юм байгаа юу? Ер нь одоо энэтэй холбоотой зүгээр тоогооч ч гэсэн мэргэжж байгаа байхгүй юу? Одоо аян замын үдээ ярээ хоол идэг, рестораны хоол идэг гэл ингээл жоохон бас явдаг. Жишээ нь рестораны юм нөгөө одоо актер сүрхий хоол идэг хүмүүс л хүүхдээ хоол идэг тэр хүмүүс хэцүү. Гэтэл зүгээр нэг эмнэлгийн хоол идэг гэсэн хүн бол одоо рестораны дээр актер хоолыг хийж мэхэд бас хэцүү. Тэгэхээр аливаа хүн бол ингээд заал мэргэждэг. Тэр утгаараа сургууль цэцэрлэгийн хоолыг хийж байгаа тэр тоогоочийг бол бид нэр яалчгүй хүүхдийн хоолны дээр нэг онцлог юмнууд руу мэргэшүүлж ийм юмар амтлаа шүү, ийм юмар ингэ шүү гэдэг тэр юмд ур чадвар сурах бол заашгүй шаардлага. Тэгээ галтгооны тэр зохион байгуулалт бас их өөрөө чухал. Тэгэхээр манай хуулийн дээр ч ерөөс стандартын шаардлага хангасан галтгоо гэдэг. Сургууль цэцэрлэгийн галтгооны стандартуудаа энэ ондоо багтаад батлагдана. Манайд ч ямар ч сургууль цэцэрлэгийн галтгооны стандарт гэж байхгүй л шүү дээ. Тэгээ одоо стандартууд батлагдаж гарна. Тэгээс бүх одоо юунууд стандартын шаардлага хангахын төлөөд хэцүү ч байсан гэсэн одоо бол монголчууд энийг дандаа л ядуу, дандаа л юм байхгүй. Яндаа л одоо хэцүү байна гэдэг энэ юмыг бид нар бас дандаа сонсох ёстой ч юм уу сонсохгүй ч юм. Тэгээд тэр ядуугаа дуудаал аяаж байгаа хгүй явсараа л өнөөдөр бүгд л одоо халдварын янз янзын өвчин тусмас магадлал өндөр байдаг ш. Тийм учраас яаж иж байгаа л энийг сая хавар Монгол улсад бараг анх удаа 50000 хүнийг улсын хэмжээний бүх сургууль цэцэрлэгийн тоогооч, нярууд гээд хувь хувьсгалын өмчийн хэлбэрийг л хамаарсан бүх хүнийг хамруулсан сургалт болоход нэг 50000 гаруй хүмүүс хамрагдчихжээ. Тэгээд тийм бүхэл тийм онлайн сургалт хийсэн. 5 өдөр үргэлжлэх онлайн сургалт хийсэн. Тэгээд тэр чинь нөгөө хамгийн анхан шатны тоогоочийн хамгийн доод түвшний одоо нөгөө түвшин гэж байгаа. Одоо тоогоочийн зэрэг гэж яриахаа болсон шүү дээ. Нэгдүгээр зэргийн тоогооч мооч гэж яриахаа болсон. Одоо л 6 түвшинтэй болсон баажаа. Тэгэхээр тэр түвшний одоо шаардлагыг хамгийн минимум түвшний шаардлагыг хангахуйц тийм онлайн мэдлэг өгөх. За тэгээд зарим технологийн мэдлгүүдийн дандаа видео байдлаар бэлтгээд ингээд сургалт хийсэн. Тэгэхэд бол нөгөө манай тоогооч нар маш их баярлж байгаа. Хизээч одоо сургуулийн тоогооч нарыг дээж одоо сургалтанд хамруулж ингэж тэгжсэн тийм одоо юу болс баг. Бусад бүх хүмүүс сургалтанд хамрагддаг сургуулийн багш нар юунууд гэж сургалтанд хамрагддаг гэдэг. Тоогооч нар бол юу нэг сургалтанд хамрагдсан тийм одоо бүр усаас босрлын амнаас зохион байгуулсан тийм сургалт бол их ховорхон л да. Яг хөө байсан л баг. Тэгтээ их ховорхон төсөл мөслийн хүрээнд хийжсэн сургалтууд байгааг бас би мэдчихээн. Тэгээ улсын хэмжээнд одоо өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хийсэн сургалтыг сая энэ хавар 6 сард анх удаа зохион байгуулсан. Тэгээ
миний бодлоор маш амжилттай болсон хүмүүстэй хамгийн гол нь тийм нэг сургалтыг хийнэ гэж бүгд нэг ойлголттой болох гэдэг байхгүй. Яг нэг зүг рүү хардаг, нэг юмны талаар нэг. Тэгэхгүй бол одоо ингээд бүгд өөр өөр юм ярьдаг байхгүй. Манай аймагт ингэж ярьдаг, манай мэрэгжлийн яналт ингэж ярьдаг, манай дарга ингэж хэлсэн, манай захирал ингэж хэлсэн, эрхлэгч ингэж хэлсэн мэсэн гэл рүүсэн нэг тэр чинь нэг бүр холион бандан шиг юм нөгөө хэд маань ярьдаг байхгүй тоош нар маань. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг зэгцлэхийн тулд бид нэр сургалт хийх ёстой. Та түрүү ярилцлагын эхэнд сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг бол систем юм а гэдгийг онцлсан. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд цаашдаа системийн төвшөнд шатанд зохицуулах ажлууд бас нэлээд байгаа юм байна. Миний хувьд мөн одоо нэг ээжийн хувьд энэ хуулийг одоо бусад хууль шиг одоо гуйл болох биш, аль болох урт настай байгаасай гэж хүсэж байна. Тэгэхээр яг хуулийн хэрэгжилтэд хамгийн чухал анхаарах одоо хуулийг цаашд амьдруулах гэх юм уу? Хамгийн чухал зүйлсийг та яг мэрэгжлийн хүний хувьд онцолж хэлээч гэвэл юу хэлэх вэ? Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд дөрвөн юмн дээр гойд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр хүнсний хангамжийн асуудал. Хүнсний хангамжийг бид нэр яаж тээврэл ажилтны шийдсэн хамгийн одоо цэвэр одоо шимт хичээллэг тэр хүнсийг яаж гар дамжуулахгүйгээр үйлдвэрлэгчээс нь шууд сургууль цэцэрлэгийн галтгоонд нийлгэх вэ? Хүнсний хангамжийн асуудал. Тэгээд үйлдвэрлэгч нар маань яаж одоо нөгөө пестицидгүй ногоо, антибиотикгүй мах одоо тийм маститгүй сүү нийлүүлдэг болох вэ? Одоо энэ хөдөө аж ахуй газар тариалан эрхлэгчдийг бас сургах, тэднэрт илүү мэдлэг өгөх тийм. Тэгээд нөгөө чанартай хүнс нийлүүлээд байгаа хүн нь улмал их хүнсийг нийлүүлж улмал их одоо орлого олдог. Ийм тийм эрүүл тогтолцоог бид нэр бүрдүүлэх ёстой. Дараагийн тохиолдолд яаж сургууль бүр дээр яг чанарын шаардлага хангасан галтгоо байх вэ? Одоо манай тооч нар чи яг үндэ зарим бүр заазуурчгүй тооч байдсан шүү дээ. Бүр хутга шүүггүй. Тэр чинь нөгөө ингээд бүр одоо бараг таарлсан болж байж болох. Тийм хөөх юм манай муу тооч нар чинь ёстой нэг бор зүрхээр ажиллаж байгаа нөхдүүд шүү дээ. Тэгээд би бол их олон сургууль цэцэрлэгийн галтгоор орлоо. Би өөрөө яг тэр чинь нүдэрээ хараад би орохороо тогооч ямар нэг хэдэн онд авсан яасан ийсэн за илүү тэр хутга шүү гамбанцээ чи үзье гэл ингээл үздэг байхгүй. Тэгэхэд бүр ингээд нэг өрөвдөлтөй ажлын хувцсан ч цаанаас нь өгдөггүй. Тэд нар чи өөрсдөө халаад малаад өнгөрсөн өнгийн юм гэрийнхээ подолктой давхиж явж гин одоо бүр одоо гэрийнхээ чүшилтэй гэртээ өмсдөг нөгөө подолк шиг гэртээ явж байгаа амт шиг юм явж гин. Тэг ингээд ер нь бол хэцүү. Тэгэхээр одоо энэ галтгоо гэдэг зүйлийг яаж одоо галтгоо шиг галтгоо болох вэ гэдэг бол дараагийн том асуудал байж байгаа. Дараа нь тэр саяны бидний яриад өнгөрсөн хооцож тоочийн мэрэгжил тэжлүүлэх тогтолцооны асуудал тэдний яаж бүх сургуулийг одоо юутай болох уу тэр мэдлэг боловсралтай тийм одоо хүний нөөцтэй болох уу гэдэг асуудал байна. За дараагийн нэг асуудал нь тэр сургууль цэцэрлэгийн тэр тусмаа сургуулийн хүүхдүүдийн тэр хоол идэх мэдлэг хандлага. Одоо ингээл яач чинь айтайхан хоол хийгээд өгсөн ч гэсэн би энийг иддэггүй, би энэ мэддэггүй гэл ингээд бид нар ч одоо ингээд зөндөө их төслүүд хийлээ. Тэг ингээд ихэд чинь бид нар хамгийн анхны төслөө юм дамдарчийн эцсийн сургууль дээр ингээд хийж чад. Эхлээл ингээд төслийн хот бид нар тэр үчин 400 төгрөгөнд эхлээд хийж ялаа ш. Дараа нь 600 төгрөглөө. Тэр нь чинь бид нэр шүл нэг өдөр шүл, нэг өдөр 2 дугаар хоол. Тэгээ хажууд нь 100 штаа өгдөг л ш. Тэгж өгдөг байсан. Тэг мөнгө бол их сайн зохион байгуулалт хийж чадвал мөнгө бол багтдаггүй гэдэг бол хэлнэ. Тэгтээ бүр одоо ариун баян тансаг байна уу гэж мэдэн ш тийм биш үү. Тэгтээ хүнчлэгээ ирээр хүлээж их хэвээр улс орны эдийн засагт бас их дарамт учруулахгүй байхыг бас бид нар боддог байх хэвээр. Угсан жоохон юм үр бүтээлтэйгэн шиг хүүхдтэйгээ одоо дөрөв хийдэг асуудал байгаа байхгүй. Тэгээд өгөхөд одоо шинэ байцааны салаат за жигэнсэн байцаа энэ нөгөө ачирт нөгөн ш тийм. Тэгээ байцаатаа уурам мур гэдэг хөр идэхгүй. Луун идэхгүй. Байцаа идэх. Энэ хүүхдүүд байж. Тэгэл тэр хүүхдүүд чинь нөгөө хоол зүүч чинь ингээл луу идэх юм бол та нар ийм болно. Энэ бол ийм. Байцаа идэх юм бол ийм. Энэ одоо энэс ч илүү шинт хичээлээ. Та нар ингээ өвчүүл энэ өвдөж зоохгүй ийм сайхан мундаг гоё сайхан залуу хүүхэн болно эрүүл байна гэд ингээл юусоо яриад хэлээд өгөхөөр чинь тэрийг нөгөө чинь хэлж ойлгуулчихар чинь нөгөөдөл чинь нэгдүгээр мэддэг болно. Хоёрдугаар галтгоо маань өөрөө амттай хоол хийж өгсөн. Чихэр жимсээр буддаггүй магад айтар хамтлагч хийдэггүй магад тэр зүгээр жигэнсэн луун гэхэд давс тоос нь бүх юм таарсан ингээд
амтлаг байх хэрэгтэй байхгүй. Тэгээ өгтөө заавал дээр том ирчиж өгөх юм уу? Эсвэл чорктой жижиглээд өгөх юм уу? Эсвэл мухаш өгөх юм уу? Үнэхээр одоо байцаад дээр шүү уухгүй бол зутан хийж өгөх юм уу? Хүүхдүүд чинь зутан гэстэй янз бүрийн ноогоор хийх чинь хэрчээд хийчихээр идэгдэггүй, зутан хийчихээр идэгддэг байхгүй. Тэгээ ингээд зутан хийж өгөх юм уу? Гэх мэт ингээд янз янзын юм нэг одоо хоолыг идүүлэх тийм аргууд бол байж байгаа. Сургууль цэцэрлэгийн гал тоонд хоол үйлдвэрлэл явагдаж байгаа үед одоо тухайн сургууль цэцэрлэгийн захирал эрхлэгч эмч хэмгууч байсан одоо манай өнөөдрийн хоолны давсан сул болсон байна. Амтлагч нь тийм байна, ийм байна. Эсвэл тиймээр хоолоо хий гэж одоо хошуу төрх огтоос шаардлагагүй болж байгаа юм байна шүү дээ, тий. Галтгоонд их тийм дураараа заримж нөлөөлдөг хүмүүсийн нөгөө багш нар байна. Наа чин давсан сул чанга өөрийнхөө амтлагын үзмжээр нөлөөлдөг тийм гадны нөлөөлөл тий. Тийм нөлөөлөл гарч байгаа юм дагсгүй. Тэгээ би хоолцож хүүхдүүдтэй тоогч нартай хэлдэг. Тэр хоолыг хэн мэдэж хийсэн бэ? Тэр хоолны дотор 0.2 г давс байгаа юу? 1 г давс хийх үү гэдгийг хэн мэдэх ёстой юм? Тэр хоолны технологийн картын дагуу хийж байгаа учраас тэр галтгооныхон мэдэх ёстой. Түүнээс тэрийг зүгээр хин нэгэн одоо бүлгийн багш ч юм уу хин нэгэн багш бол энийг хэлэх бол боломжгүй. Тэгэл бас ахаал тэр багш нарт мэдлэг өгөх ёстой байхгүй. Айлгуулаа. Тэгээ одоо тэр түрүүний миний хийсэн тэр цэцэрлэг ба шүү дээ. Нөгөө багш нараа бүр өвчин зовлонгаас салгуулаад тарганы турааж өгöd ингэхэр чинь нөгөө төлчмөр заа гэдэг ингэж шүү дээ. Тэгэхээр ингээд дөрвөн том функц ажлыг бид нар бол хийх ёстой. Эмчээж энэ сургуулийн хоол үйлдвэрлэлийн хууль бол зөв хэрэгжих ёстой юм байгаа. Аль нэгийг бид нэр хийхгүй байх юм бол бид нэр доглон хууль хийчих гээд байгаа. Тэгээ бид нар бол доглон юм хийхийн тулд хуулийг бол хийгээгүй. Одоо яг л нөгөө нэг олон улсын одоо нэг үр дүнгээ гаргасан маш том хөтөлбөрүүд байж штэ. Яг тэр одоо Англи шиг, Америк шиг, Япон шиг л одоо тийм болох юмсан. Тэнгүүд л тэр хүмүүсийн доор сэтгэхүүд нь ярьж бас за та нар Япон шиг хийж чадвал гэж мич гэл бичиж хэлсэн магадгүй. Яагаад? Why not? Яагаад бид нар Японууд шиг, солонгосууд шиг, Америкууд шиг тийм хоолны үйлчлэгээ хүүхдүүдтэй хийж бид нар өнөөдөр л тэрийг хийж чадах юм бол хүүхдүүд маань 10 жилийн дараа бид нар шиг Япон, солонгос, Америкууд шиг тийм болно шүү дээ. Тийм үнд. Тэгээ Монгол хүн угаасаа натур нь өөртөө уур чадвартай, хүчтэй чадaltaй, айгүй сайтай мундаг. Тэгэхээр эднэрийг нэг жоохон юмар тэгээд дэшин татчих юм бол тэр хүүхдүүд бол бидний өтөл насыг асар их баяр жаргалтай юм руу авчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрний тулд бид нар ингэж явж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ингээд юу яаж штэ хуулийг хэрэгжүүлэхэд одоо ингээд суургаалт те. За тэгэл одоо ер нь хэрэгжилтэнд нь хяналт тавих одоо те газар нэг яг одоо энийг яг гардаж хэрэгжүүлэх нь боловсролын яам байх юм уу? Эсвэл хэрэгжүүлэх нь боловсролын яам. Гэхдээ боловсролын яам хамтарч хэрэгжүүлэх. Боловсролын яам дангаар. Ер нь дэлхийн бүх улс орнууд дээр сургуулийн хүүхдийн хоолны хөтөлбөрлөө хоёр яам хамтарч байна. Боловсролын яам толгоолоод араас нь хүнстэй аж ахуйн үйлдвэр яам орж ирнэ. Араас нь эрүүл мэндийн яам орж ирнэ. Нөгөө судалгаа мудалгааг нь хийдэг. Үнэхээр тэр хүүхдийн өсөөд байгаа юм. Үнэхээр хүүхд нь өвчлөн буураад байгаа юм уу гэдэг тэр судалгааг дандаа эрүүл мэндийн яамны болтолоо хийдэг. Тэгвэл тэр судалгаа боловсролын яам нь өөрөө хийдэг тийм орнууд ч байгаа. Тэгвэл дэлхийн хүнстэй аж ахуйн үйлдвэр хүнстэй аж ахуйн яам бол бүр зайлшгүй илүү орж ирсэн. Яг л нөгөө нэг хүнс нийлүүлдэг гол хүмүүсийг зангидж байгаа газар шиг тэдний учраас тэг хяндаг юм нь одоо бодвол тэгэл манай нэг тогтолцооныхаа дагуу ерөнхий янзлалд орж ирнэ шүү дээ уусаа тэгвэл баталгаж гэсэн хүмүүс орж ирж байна. Одоо энэ гурван яам ер нь яг энэ дээр нэгдэж одоо ажиллаж яг ингэж яаж байгаа болов? Үгүй ажиллаа. Хуулийг баталгаас өксүүлээл энэ гурван яамны төлөөлөл мэргэжлийн ялтаа дөрүүлээ ингээл тэгэл дээр нь одоо судлаачид эрдэмтдийн төлөөлөл биднээс ороод ингээ хийсэн. Одоо ч гэсэн хурал хуйн дээр хөдөө одоо бол их ойрхон ажиллаж байгаа хөдөө аж ахуйн яам, боловсролын яам хоёр бол маш ойрхон ажиллаж байна. Тэр хоёр. Тэгэхээр энэ системийг бүрдүүлэхэд одоо шудраг байдлыг хангах гэдэг таны ярианд бас гарлаа л да. Энэ бол бас нэлээд чухал бах. Одоо өмнөх үдийн цаг хөтөлбөрөөр жишээ аваад бодсон ч тэгэхээр одоо үндэсний үйлдвэрлэгчтэйгээ маш шудраг байдлаар хамтарч ажиллах нь л их чухал бах. Тийм үү? Хүнсний хангамжийг зөв хийх нь хийж хэрвээ бид нар чадах юм бол нөгөө жижиг дунд үйлдвэр нөгөө төмс тарьж байгаа хүн нөгөө мал малж нөгөө сүүний фермер тэдний чинь хийсэн юмыг ерөөсө худалдан авалт уу хэрэглэгчд нь энэ хүүхдүүд байх хэрэгтэй байхгүй. Тэгээд Монголын төрсөн дээр Монголд байгаа тэр шимт хичээлээ юмыг хамгийн эхлээд бид нэр хүүхдүүдэд цатгах ёстой. Тэгэхээр зэрэг яаж тэр хүмүүсийн юмыг шудраг байдлаар энд одоо тэр хүнсний хангамжийн тогтолцоо бүрдүүлэх вэ гэж өөрөө хас. Тэгэхээр ер нь дэлхийн түүхэндээ одоо бүх улс орнууд
ерөөсөө бүх улс орнуудын хувьд цэцэрлэг сургуулийнхаа хүүхдийн хоолндоо ер нь бол импортын хүнс баг өгдөггүй. Одоо миний л мэдчихэж байгаа. Өгдөггүй, нэгдүгээр өгдөггүй. Хоёрдугаар хүүхдтэй тэгэхээр импорт өгөхгүй болохоор дандаа дотоодын хүмүүсийг хангах гэдэг шүү дээ. Тэгээд дотооддоо яагаад тэгээд дотоодын хүмүүс үлгэн мөнгө дотроо эргэлдээд эхэлж шүү дээ, тий. Хүүхдээ хоолныхоо мөнгийг тэр төмс тарьж байгаа доржид өгчөж чинь. Тэр одоо үнэ сүү гаргаж байгаа хүнд өгчөж чинь. Тэр гурилын үйлдвэртэй өгчөж чинь, тий. Тэр сүүний үйлдвэртэй өгчөж чинь. Тэгээ ингээ өгчөж байгаа учраас гэхдээ хамгийн гол нь тэр нөхдүүд яг стандартын шаардлага хангах хэрэгтэй. Хэрвээ одоо жишээ нь гадны улс орнуудад хэрвээ одоо өөрөө ингээд сургууль ингээд байн одоо ногоо нийлүүлдэг байлаа гэд ногооноос чинь пестицид гербицид илрээл авах юм бол уучлаарай танаас дахиж ногоо авахгүй. Тэгэл дараагийн нөгөө одоо шаардлага хангах юм нийлүүлж байгаа хүнрээ. Тэгэхээр энэ чинь нөгөө эрүүл юм бизнесийг дэмждэг учраас ерөөсөө дэлхийн бүх улсын түүхэндээ хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэр. Хөдөө аж ахуй гэдэг чинь газар тариалан мал аж ахуй хэлж байна. Хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрийг бүр ингээд бүрэн утгаараа дэмждэг хөтөлбөрийн цэцэрлэгийн сургуулийн хүүхдийн хоол. За тэгээ энийг дагаад бол Монголд бол цэцэрлэг нь бол заашгүй хамт бол явах хэрэгтэй. Тэгэхээр энэ өөрөө тэгэхээр бид нар энийг нөгөө бидний зөв хийчихсэн гэдэг ингээд орлоо даагийн шалтгаан ерөөсөө л энэтэй л холбоотой. Энэ удаагийн подкастын ярилцлагаараа бид сургуулийн хоол үйлдвэрлэлчилгээний хуулийн хэрэгжилт мөн үдийн хоол хөтөлбөртэй холбоотой системийн маш олон чухал асуудлыг хүндээ ярилцлаа. Энэ бол дөнгөж эхэлж байгаа ажил. Тийм учраас нэг удаа яриад зогсох биш. Одоо байнгын хүндэгдэх сэдв байх нь мэдээж. Ингээд бидний урилгыг хүлээн авч манай 2 дахь удаагийн подкастын зочноор оролцсон Пүрэвжин багштаа баярлалаа.